Дараагийн мэдээг танилцуулъя. Европын холбооны статистикийн байгууллага болох Евростат Европын холбооны гишүүн орнууд дахь дундад цалингийн хэмжээг танилцуулсан байна. За 2023 оны статистик мэдээллийг танилцуулсан. За ингээд бол 2023 онд нэг ажилтнанд ногдох бүтэн цагийн дундад цалин Болгарт 1125 евро, Люксембургт 6755 евро байсан юм байна. За дундчлаад авч үзэх юм бол Европын орнуудад амьдарч байгаа хөдөлмөр эрхэлж байгаа бүтэн цагийн нэг ажилтан дунджаар 3155 евро ийм цалин авч байгаа юм байна. За мөн одоо энэ орн дотроос бол хамгийн өндөр цалинтай орн дотор Люксембург байгаа бол Дани бас мөн Люксембургт ойролцоо өндөр цалин авдаг юм байна. За Люксембургээс гадна Дани бас 50,000 евро давсан ийм цалин авдаг Европын холбооны царын ганц бас улс болж байгаа юм байна. За Дани улсад дундад цалин 5634 евро байдаг юм байна. За Ирландд 4890, Бельгид 4832 гэх мэтчлэн 50,000-д одоо ойролцоо ийм цалин санал болгодог улсын тоонд эдгээр улсууд орж байгаа юм байна. За мөн Австри, Герман, Финланд зэрэг улс нь 4,000-аас дээш еврогийн цалин бол ажилтнуудаа санал болгодог юм байна. За Европын 26 орны 10 нь бол 2,000-аас дээш еврогийн цалинтай ийм улсууд байгаа юм байна. За Европын холбооны 26 дотроо Нидерландыг тооцох юм бол 10 орны дундад цалин 2,000 еврогоос бага байна гэсэн ийм үзүүлэлт бас гарсан байна. За Европын одоо холбооны 4 гишүүн улсад дундад цалин 1500 еврогоос бага байдаг юм байна. За энэ улсуудыг ярих юм бол Польш улс энэ түвшингөөс арай дээр буюу 1505 еврог бол ажлын байранд санал болгодог бол Өрмийн, Грек, Унгар улсад цалингийн дундаж хэмжээ 1400 орчим евро байдаг юм байна. За Герман улс бол Европын холбоон дотор хамгийн том эдийн засгтай улсад тооцогддог. Тэгэхээр Герман бол Европын хамгийн том эдийн засгтай 4 орны дотроо хамгийн өндөр дундаж цалин санал болгодог юм байна. Германд дундаж цалин 4250 евро байдаг бол Францад 3555 евро байдаг юм байна. За Италид бол мөн 2729 евро гэх мэтчлэн одоо эдгээр орнууд бол бусад одоо Европын холбооны өндөр эдийн засгтай орнуудаасаа дунджаар 400 еврогоор доогуур цалин өгдөг юм байна. За Евростатын хувьд бол Европын холбооны багтдаг 26 улсын статистикийг бол хамран гаргадаг. Тийм учраас бол тус одоо статистикийн байгууллага бол нийт одоо Европын холбоонд багтаагүй бусад орнуудын цалин бол тооцож гаргадаггүй. Тийм учраас энэ удаагийн бас статистик мэдээллийг танилцуулахдаа бусад байгууллагын гаргасан статистикийг мөн авч харьцуулсан байна. За арга зүйн хувьд бол ялгаатай боловч эдийн засаг хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага бол бүтэн цагаар ажилдаг, нэг ажилтнанд ногдох жилийн дунд цалин бас тооцдог юм байна. За мөн Европын олон улсыг бол энэ ангиллал статистик мэдээнд оруулсан байна. За эдийн засаг хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын тооцсноор Швейцарын дундад цалин 8104 евро байсан Европ дотроо хамгийн өндөр цалинтай улс болж байгаа юм байна. За мөн Европын холбооны чөлөөт худалдааны хилцээрт нэгдсэн Норвеги улсад дундад цалин 5027 евро байдаг нь бас өндөр цалинд тооцогдож байгаа. За Их Британий хувьд хэдийгээр Европын холбооны гишүүн биш боловч тус улсад дундад цалин 4220 евро байдаг юм байна. За Нидерланд улс бол бас Европын холбоон дотор цалингийн хэмжээгээр өндөрт ордог. Нийтдээ одоо олгодог дундад цалин нь 4629 евро байдаг юм байна. Европын холбоонд сарын дундад цалин 507 еврогоор нэмэгдэж жил бүр 6708 еврогоор нэмэгдсэн 19% өсөлт болж байна. За энэ хуваар авч үзэх юм бол энэ өсөлт Шведэд 4% байсан бол Литвт 112% цалин өсжээ. Европын холбооны 4 том эдийн засагт бол энэ өсөлт мэдэгцгүүц байгаа. Испанид бол цалингийн өсөлт 19%, Германд 18, Францад 14, Италид бол 10% өсөлт гарч байгаа юм байна. За Нордикийн буюу Скандинавын орнуудад болон Киприйн орнуудад бол дунджаас доогуур цалингийн өсөлт мэдрэгдсэн байна. Еврогоор тооцвол дундад цалин Грекэд 91 евро, Люксембургт сард 1291 евро хүртэл өссөн байна. Литвт мөн сард 1141 еврогоор өссөн байна. Евростат 2024 оны цалингийн одоо статистик мэдээг 2025 онд гаргахаар бэлдэж байгаа юм байна.